Хүүхдийн эрх хөгжил 2 төслийн зорилттой аймагуудын дотор байруудад хүүхдийн эрхүүдийг хүндэтгэн хамгаалах эрхэм зорилготойгоор 2014-ээс 2018 онд манай аймгийн бүх сумдад хэрэгжиж байна. Мөн энэхүү төслийн үндсэн 4 зорилтыг тавин ажиллаж байна. Зорилттой аймагуудын дотор байранд хүүхдүүд бие биелдэр оюун ухаан, сэтгэл санааны хувьд эрүүл аюулгүй орчинд амьдардаг болсон байх. Зорилттой аймагуудын дотор байрны ажилтнууд хүүхдүүдийг сонсож, тэднийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулдаг болсон байна. Зорилттой аймагуудын дотор байрны хүүхдүүд дотор байранд зохиогддог чөлөө цагийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог болсон байх. Эцэг эхчүүд сургуулийн удирдлага мөн холбогдох төр захиргааны удирдлагууд дотор байранд амьдарч байгаа хүүхдүүдийн нөхцөл байдлыг сайжруулахын төлөө ажилдаг болсон байх. Энэхүү төслийн зорилттой бүлэг нь анх дахь зорилттой бүлэг буюу дотор байранд амьдарч буй хүүхдүүд, хоёр дахь зорилттой бүлэг буюу аймгийн боловсрол соёлын газар, сургуулийн холбогдох ажилтнууд, дотор байрны ажилтнууд, дотор байранд амьдарч буй хүүхдүүдийн эцэг эхчүүд, хүүхэд хамгааллын асуудлаар ажилладаг бусад мэрэгчлэнүүд мөн хүүхэд хамгааллын хамтарсан багт чиглэл ажиллах юм а. Энэ төслөө 2009 оноос явж байгаа. Тэгээд 2013 оноос одоо 2 дахь шат явж байгаа. Энэ 2 дахь шат дээрээ бид онцгойлон дотор байрны дээр анхаарал тавиад дотор байрны хүүхдийн эрх хүрэхийн тулд дотор байр амьдарч байгаа хүүхдүүд илүү сайн байдалтай барихын тулд бид анхаарал тавьж байгаа. Ян санс бүрэн өөрчлөлт бас харж болно. Одоо манай тайлангийн хурал дээрээ захирал өөрөө ирээд дотор байр болгонд яг юу болсноо тайлбарж өгч байгаа. Зарим газар дээрээ маш том өөрчлөлт гарсан. Хүүхдүүд тэд нар харилцааны талаар ярьж болно. Тэд нар аюулгүй байдалд хангаж байгаа. Буцалсан уух устай болсон, халуун усаа газартай болсон. Ян санс бүрэн тийм өөрчлөлт гарсан байна. Зарим дотор байрны тийм олон өөрчлөлт одоохондоо гараагүй, харин явандаа бас илүү олон өөрчлөлт гарах гэж бид нар бас хүсэж байгаа. Дотор байраас өөр асуудалтай байдаг. Заримдаа аюултай байдлаа хангаагүй байгаа, хашаа байхгүй, гадна талаа гэрэл байхгүй, ийм аюултай байдлаа хангаагүй байгаа заримдаа бас бие засах газар байхгүй, халуун ус нь орох боломжгүй, биеийн тамирын цаал байхгүй, ян санс бүрийн тийм асуудал байгаа. Тэгээд дээрэс нь бас миний бодож байгаа яг магадгүй хамгийн том асуудал бас заримдаа харилцааны талаар дээрээ. Хүүхдүүд одоо гэртээ аав ээжтэй хамт байхгүй харин өөр томчуудтай хамт байгаа үедээ бас тэдний яаж хамгийн сайнаар харилцах вэ? Бас хүүхдийн хоорондын харилцаа дээр бас асуудал байгаа. Тэн дээр харин бид нар бас анхаарал тавиад хүчирхийлэл дээр бас нэг асуудалтай. Бид нар найдлангаас бас дотор байрны ажилтнуудад хүчирхийлэлгүй байдлыг оршин бүртгэхийн тулд ийм сургаалт бас явуулж байгаа. Тэд нар дотор байр болгондоо тийм сургаалт өөрөө бас явуулах хэрэгтэй. Тийм учраас бид нар найдлангаас хойш одоо яг хүчирхийлэлгүй орчин дээрээ анхаарал их тавьж байгаа. Төсөл хэрэгжих 5 жилийн хугацаанд дотор байрны хүүхдийн эрүүл мэнд чөлөө цагаа өнгөрүүлэх эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зорилттой дотор байрнуудад эрүүл мэндийн анхны тусламжийн багц олгох, хүүхэд хөгжлийн танхимын догчлолтод зарим материалыг дэмжлэг үзүүлж байна. Төслийн гол баримтлах зарчим нь дотор байрны хүүхдийн эрхийг хангахад төслийн үр шимийг хүртэгч хүүхэд, эцэг эх, олон нийт, орон нутгийн холбогдох албан тушаалтнууд, дотор байрны багш ажилтнууд, сургуулийн удирдлага, бусад оролцогчдын хандлагад нөлөөлөх явдал юм а. Төсөл хэрэгжиж дууссаны дараах төслийн доктортой байдлыг хангах үүднээс аймгийн засаг даргын тамгын газар болон боловсрол соёлын газруудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан доктортой байдлын төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү доктортой байдлын төлөвлөгөөгөөр төсөл дуусснаас хойш орон нутаг бие даан төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллахаар харилцан тохиролцсон. Төслийн альва үйл ажиллагаа үр дүнг орон нутгаас дэмжин цаашид доктортой хангаа ажиллах нь төслийн хүлээгдэж буй үр дүн байх нь зайлшгүй юм а. Тайлангийн хурлыг жил бүр манай төслийн зүгээс боловсрол соёлын газартай хамтран зохион байгуулж явуулдаг байгаа. Тэгээ энэ удаагийн тайлангийн хуралд Ховд аймгийн бүх сумдын захирлууд болон дотор байрны багш нар ирж оролцсон байгаа. За энэхүү үйл ажиллагааны маань гол зорилго нь нэгдүгээрт нь яг тухайн жилд дотор байранд хийгдсэн үйл ажиллагааны үр дүн юу байсан бэ гэдгийг, за хоёрдугаарт нь бас сумууд харилцан сайн туршлагаа хуваалцах, за гуравдугаарт нь дотор байрны асуудлыг шийдвэрлэхэд дотор байранд аливаа үйл ажиллагаа зохион байгуулж явуулахад тулгамдж байгаа асуудал юу байна вэ? За тэрийг яаж хэрхэн даван туулах вэ? Тэрийг яаж шийдвэрлэх вэ гэдэг талаараа
харилцан зөвлөлдөг, хилэлцэх гэсэн энэ үндсэн 3 зорилгын хүрээнд үйл ажиллагаа маань зохион байгуулагдаж явагддаг байгаа. Тэгээ энэхүү удаагийн тайлангийн хурал бас амжилттай зохион байгуулагдаж дууслаа. За ерөнхийдөө саяны тайлангийн хурлын үеэр захирлуудын тавьж байгаа тайлан сумуудын мэдээллүүдээс харахад дотор байранд ерөнхийдөө хүүхэд амьдрахад хүүхэд хөгжгээд хүүхдийн аюулгүй орчин нэлээд сайжирсан ийм зүйлүүд нэлээд харагдаж байна. За хоёрдугаарт нь дотор байрлуу чиглэсэн хөрөнгө оруулалтын асуудлуудыг бас захирлууд байна нэлээд сайн авч чадсан ийм зүйл. За гуравдугаарт нэг чухал зүйл нь дотор байранд хүүхдийн хооронд хүүхэд багшийн хооронд харилцааны эерэг орчин буурдсан гэсэн ийм үндсэн 3 чухал үр дүнгууд гарсан харагдаж байсан. Тэгэхээр ялангуяа тэр хүүхдийн хоорондын харилцаа, хүүхд багшийн хоорондын харилцаа сайжирсан байгаа нь хүүхдийн хөгжил бас цаашдаа нэлээд эерэг нөлөөлөл үзүүлэх ийм үр дүн гэж төслийн зүгээс харж байна. За өнгөрсөн жилийн тайлангийн хурлын үеэр яригдж байгаа зүйлүүд харьцуулахад энэ жил бас нэг архид дэвшил гарсан, сайжирсан бас нэлээд асуудлууд байсан л да. Тэрний нэгэн жишээ нэгдүгээрт нь дотор байранд эцэг эхчүүдийн оролцоо нэлээд их нэмэгдсэн ийм асуудал байсан. Дотор байрандаа эцэг эхийн оролцоотойгоор янз бүрийн жижиг сажиг гэлтгүй нэлээд олон асуудлуудыг шийдсэн ийм үр дүнгууд харагдаж байсан. За хоёрдугаарт нь өмнө нь ерөнхийдөө төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө дотор байр гэдэг бол тэр болгон бас хүмүүсийн анхаарлын төвд байдаггүй. Тэгээ сургуулийн захиргааны зүгээс бас нэг сайн анхаарч ажилдаггүй ийм зүйл байсан. Тэгээд ингээд тайлангийн хурал буюу жилээс жилж харж байгаад одоо бол ерөнхийдөө сургуулийн захиргааны зүгээс дотор байр руу нэлээд анхаарч ажилдаг болсон ийм зүйл ажиглагдаж байсан. За энэ нь юугаар илэрч байна вэ гэхээр одоо ч өмнө нь дотор байранд ажилтнуудыг авахдаа зүгээр л нэг ажилгүй байсан. Тэг хин ч хамаагүй ирээл дотор байрны жижүүрээр эсвэл дотор байрны багшаар орчдөг байсан бол одоо бол дотор байр гэдэг чинь үнэхээр чухал хүүхдүүдтэй ийм хувьд хөгжилтэй холбоотой маш тийм чухал орчин учраас энд ажиллаж байгаа хүмүүс бас чадвартай байх ёстой, ажилдаа сэтгэлээсээ ханддаг байх ёстой гэсэн энэ зүйлүүдийг захирлууд маань айгүй сайн ойлгодог болсон байна. За дотор байранд ажилтнуудыг авахдаа шалгаруулж авдаг, бас тодорхой шаардлагуудыг тавьдаг иймэрхүү зүйлүүд бас энэ жилийн тайлангийн хурал дээр нэлээд яригдаж байсан. Тэгэхээр энэ нь эргээдэг дотор байр нь ер нь ингээд дотор байрны үйлчилгээ, үйл ажиллагаа сайн байх нь, үр дүнтэй байх нь тухайн дотор байранд ажиллаж байгаа ажилтнуудын үйл ажиллагаатай нэлээд их холбоотой байдаг болохоор яг энэ дотор байрны ажилтнуудыг ингэ шалгаруулж бас тодорхой энэ ажилтнуудад тодорхой тийм шаардлагуудыг тавьж байгаа нь бас нэг нэлээд үр дүнтэй онцлогоор ийм зүйл байсан. За ер нь бол хүүхдийн асуудал гэдэг бол нэлээ өргөн хүрээтэй ийм асуудал байдаг. Тэгээ яг дотор байрны асуудал гэдэг бол зөвхөн дотор байрны асуудал биш. Энэ бол тухайн орон нутгийн асуудал байдаг. Тийм болохоор орон нутгийн хүүхд хамгааллын хамтарсан багийн зүгээс дотор байрлууд чиглэсэн үйл ажиллагаагаас нэлээд хийх хэрэгтэй. Дотор байр ажилтнуудтай сургуулийн захирлуудтай хамтарч ажиллах ёстой байдаг. Харамсалтай нь хараахан яг Ховд аймгийн сумуудын хувьд сумуудын хүүхд хамгааллын хамтарсан багийн хувьд дотор байрлуу чиглэж ажиллаж байгаа энэ үйл ажиллагаа мас тийм их хангалттай биш байна. Хурц ажиллаж чадахгүй байна. Тийм болохоор яг аймгийн босрол соёлын газар болон хүүхд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн зүгээс энэ сумуудын хүүхд хамгааллын хамтарсан багийг дотор байрлалд илүү чиглэж ажиллахад бас нэлээд чиглүүлж дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй болоо гэж бодож байна. Альва үйл ажиллагааг зохион байгуулсны дараа эргэн үр дүн, алдаа дутагдал, хүндрэл бэрхшээлээ хилэлцэх нь дараагийн үйл ажиллагаанд сургамж туршлага болох давуу талтай байдаг билээ. Ингэснээр дараагийн үйл ажиллагааны үр дүнд эргээр нөлөөлөх төдийгүй үйл ажиллагааны доктортой байдлыг хангахад ихээхэн тустай юм а. Мөн 2015 оны 4 сард Ховдын зарим сумдаар хяналт үнэлгээ хийгдсэн ба хяналт үнэлгээний мөрөөр сумдад зөвлөмж хүргүүлэн ажилласан байна. Энэхүү зөвлөмжийн биелэгтийг тооцож 2015 оны 10 сард хийгдэх хяналт үнэлгээний дүнгээр бодит нөхцөл байдал анхаарах зүйлийг танилцуулах нь дараагийн хяналт үнэлгээг илүү бүтээч болгоход тустай юм а. Хийсэн ажлаа өөртөө эргэн харах хөндлөнгөөс хийгдсэн хяналт үнэлгээний дүнг сонсож харьцуулан хилэлцэх нь үйл ажиллагааны үр дүнтэй доктортой байдалд ихээхэн чухал нөлөөтэй. Босрол соёлын газрын хөдөөгийн 17 сургуулийн дотор байрны тайлан хилцэх үйл ажиллагаа бол явагдаж байна. Тайлангаар бол манай дотор байрны захирал сургуулийн дотор байрныхаа багштай ирсэн байгаа.
За тайлангаар ямар үйл ажиллагаанууд явагдаж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө дотор байранд хийж байгаа бүх үйл ажиллагааныхаа тайланг одоо презентацийн маягаар тавих уу самбараар танилцуулах гэсэн юм хоёр хэлбэртэй явагдаж байна. Презентацаар танилцуулж байгаа тайлан маань ерөнхийдөө яг дотор байрны өөрийн үнэлгээ гэж хэрэгждэг. Манайх одоо бусад аймгийн дотор байрнаас ялгаатай Норигийн тусламжийн байгууллагын хүүхдийн эрх хөгжил төсөл хэрэгжээд 6-7 дахь жилдээ явагдаж байгаа. Нэгдүгээр төслийнхаа хүрээнд бол дотор байрны өөрийн үнэлгээ боловсруулж гаргасан. Өөрийн үнэлгээ маань 4 дахь жилдээ хийгдэж байгаа. Өөрийн үнэлгээ бол бүх дотор байран дээр ахисан үнэлгээтэй явж байгаа. Нийт 296 үзүүлэнгээр дотор байрныхаа үйл ажиллагааг үнэлдэг. Энэ үнэлгээ нь бол хүүхдийн оролцоонд чиглэсэн хүүхдүүд үнэлдэг юм үнэлгээ байгаа. За эхний өнөөдөр цайны цаг хүртэл бол захирлууд өөрийн үнэлгээнийхээ тайланг тавьж байна. Өдөөс хойш бол бусад үйл ажиллагааныхаа тайланг тавина. За үйл ажиллагааны тайлан маань ямар зорилготой бэ гэхээр хамгийн гол зорилго нь бусдаасаа туршлага судлах бүх дотор байрууд хүүхдийн эрхэд нийцсэн хүүхдэд ээлтэй дотор байрлахын тулд ажилласан энэ зорилгоо биелүүлэхийн тулд хүнд ямар туршлага байгаа юм бэ? Тэр туршлагуудаа бусдаас хуваалцах, бусдаас туршлага судлах гэсэн энэ зорилготой явагдаж байгаа. 2015 онд Сумдын дотор байранд хэрэгцсэн үйл ажиллагааны тайлангийн хурлыг боловсрол соёлын газар хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтээс бүх Сумдын ерөнхий боловсролын сургуулийн захирал дотор байрны багш хүүхдийн эрх хөгжил 2 төслийг удирдах зөвлөл хүүхдийн эрх хөгжил 2 төслийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь аймгийн боловсрол соёлын газар дотор байрны ажилтнуудад практик мэдлэг мөн чиглэл өгөх, дэмжлэг үзүүлэх ба дотор байруудад урд үнэтэйгээр хяналт хийж байх гарцын хүрээнд дээрх үндслэлтэйгээр зохион байгуулагдсан юм а. 2014-ээс 2015, 2015-аас 2016 оны хичээлийн жилд Сумдын ерөнхий боловсролын сургуулийн дотор байранд хэрэгцсэн үйл ажиллагааны үр дүн хүндрэл бэрхшээл цаашид ажиллах арга замаа хилэлцэх суралцах зорилготойгоор зохион байгуулагдлаа. 2012 оноос манай сумын сургуулийн дотор байран дээр Норвегийн тусламжийн байгууллагын хүүхдийн эрх хөгжил төсөл хэрэгжиж эхэлснээр дотор байрны үйл ажиллагаанд бол үнэхээр их ахис дэвшлүүд гарсан. Өнөөдөр бид нар захирлууд энэ Ховд аймгийн 17 дотор байртай сургуулийн захирлууд өөрийн үнэлгээнийхээ тайланг тавьж бие биенээсээ харилцсан туршлагаа судалж байгаад бол маш их баяртай байна. Дотор байрны өөрийн үнэлгээг анх Норвегийн тусламжийн байгууллагын хүүхдийн эрх хөгжлийн төслөөс аргачлалыг гаргаж өгч бид нар энэ дагуу 13 оноос эхлэн дотор байрны өөрийн үнэлгээгээ хийсний үр дүнд дотор байранд ихээхэн өөрчлөлтүүд гарч байгаа. Хамгийн гарч байгаа гол өөрчлөлт гэх юм бол дотор байранд амьдарч байгаа сурагчид байрны багш тэнд ажиллаж байгаа ажлагчдын хооронд бол эерэг хандлага харилцаа гарч энэ нь бол маш их дэвшилттэй зүйл гэж бодож байгаа. Өөрийн үнэлгээгээр бид нар 59 үзүүлэлтээр дотор байраа үнэлж байгаа нь үнэхээр дотор байрны үйл ажиллагааг цаашид ирээдүйд тийм ээ байрны хүүхдүүд гэж хэм болох вэ? Ямар хүүхдүүд болж төлөвшөх ёстой? Тэр малчтын хүүхдүүд, гэр орноосоо хол байгаа хүүхдүүд энэ Монголын нийгэмд өөрийгөө бие авч явах чадвартай, харилцааны өндөр соёлтой, цаашдаа нийгмийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн ийм хүмүүс болон өсөн боочход энэ төсөл асар их өөр гүйцэтгсэн чухал ач холбогдолтой төсөл гэж энэ төслийг нь баярлж авдгаа илэрхийлье. Үнэлгээ гэдэг маань сурагчдаас, эцэг эхчүүдээс, тэнд ажиллаж байгаа ажилтан ажлагчдаас үнэлгээ хийгээд байрандаа тулгымцсан асуудлуудаа гаргаж ирдэг. Тулгымцсан асуудлыг эренбэлж гаргаж ирдэг. Эренбийнхээ дагуу төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөнийхээ дагуу үйл ажиллагаа зохион байгуулахад зайлшгүй дотор байранд ахиц дэвшил гардаг нь энэ төслийн энэ өөрийн үнэлгээний гол ач холбогдол оршиж байгаа. Тухайлбал манайх энэ жилийн өөрийн үнэлгээгээр манай сумын дотор байр гэрэл цахилгааны холболтын асуудал бол тулгымцсан асуудлын нэг болж гарч ирсэн. Энэ тухай бид нар төлөвлөгөө гаргаж бас мэрэгжлийн байгууллагад хандаж газар дээр нь очиж шалгуулад үнэхээр манай сумын дотор байрны цахилгаан холболтын асуудал бол хүндрэлтэй байгаа юм байна гэсэн дүгнэлтийг бол мэрэгжлийн байгууллагаас гаргуулад энэ дагуу төсвөө зохиосон мэрэгжлийн байгууллагаар ингээд зохиосон төсөө бид нар бол тамгын газарт өгч цаашдаа бид нар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх талаар асуудлаа ингээд тавьсан байгаа. Утгагүй бас шийдэгдэх байх гэж найдаж байна. Энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй бүтээчээр зохион байгуулахад харилцан бие биенээсээ сайн туршлага
суралцах, тулгамдж буй хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх арга замаа тодорхойлох, дотор байрны өөрийн үнэлгээний зарим шалгууруудын мэдээллийг боловсронгуй болгоход оролцогчдын санал авах зэрэг үр дүнгууд гарлаа.